Сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ хээ ашиглан зураг зурцгаая. Хичээлийн хэрэглэгдэхүүн харандаа, зургийн дэвтэр, өнгийн харандаа. Маш олон төрлийн хээ агуулж байдаг. Хээ агуулж бүхэн өөрийн гэсэн утга бэлэгдэлтэй байдаг. Манай монголчууд дээр үеэсээ эхлэн хээ агуулзыг амьдрал ахуйтайгаар хэрэгжилж ирсэн. Эхний хээ бол усан хээ. Жигтгэн нэрэлзэн байлгаж, хөөсрөн застарч давалгаж, уйлсан урсаж байгаа шинж байдлуудыг усан хээ маань илэрхийлдэг байна. Уулан хээ. Олон давхарсан өнгийн дагнасаар зурдаг, үргэлжилсэн хээ юм. Байгаль дэлхийг бэлэгддэг. Усан хээг зурахдаа номон зураас ашиглан хагас дугууруулж олон давхарлаж зурна. Уулан хээг зурахдаа номон зураас ашиглан зурна. Уулаа давхарлаж зурна. Зураг зурцгаая. Зургийг сайтар хараад аргачлалын дагуу усан хээг зураарай. Усан хийгээ зураад дууссан бол уулан хээг зураарай. Зарсан зургаа өнгө байлгаж будаарай. Зарсан зургаа баяжуулж зурцгаарай хүүхдүүдээ.